Монгол адууны талаар ийм хурал болно гэдгийг би сая цагаан сарын дараа ойлгож мэдсэн. Яагаад гэвэл тэнд сууж байгаа хэд улсууд Монгол адууны холбоо байгуулна, монголоор уралдана гэсэн ийм зурагтаар сайхан мэдээ үзээд би ууралж байсан хүн мордон тавьсан байснаа баярлаад эргүүлж барьж яваад одоо тижээж байгаа. Тэгэхээр энэ цугласан бүх монгол уяач нар монгол адуутай улсууд заавал энэ хурлаас шийдвэр гарна. Монгол адуугаараа уралдана. Монгол адуугаараа бид нар уралдах болсон гэдгийг очиод сумд байгаа бүх уяач нар дүүнэртаа хийж сурталчилж энийг ажил болгоно. Энэ хурлаас бас уриалга гаргана. Засгийн газарт шаардлага гаргана. Ингэж яж одоо монгол адуугаа аварч монгол адуугаараа насан туршидаа уралдана. За хоёрдугаарт Ирлиз адуутай улсуудыг хасдаг арга бас байдаг юм аа. Манай багнуур баг хинтий бүсвэл бол Ирлиз адуу уралдуулдаггүй. Монголд байгаа ганц холбоо байсан. Яагаад гэвэл энийг Улаанбаатар тойрсон манай Сундууж ахаас ахуулаад Ирлиз адуутай очиж уралдаж байсан. Бид нар хасж байсан. Симба Бацаахан гэдэг том сартай хээрмэрт очиж төрүүлж хасуулж байсан. Сундууж одоо бурхан халдангийн хоёр зэрэг дадаргатай очиод хасуулаад одоо энднээс хойш ахын нэрэхгүй гэд Ирлиз адуу ахиж ирээгүй. Энийг журмалж болдгийг. Энийг Сундууж ах ухаантай хүн учраас тэнд маргаа хийгэж яах вэ гэж өөрөө таслан зогсоосон ийм арга туршлага байдгийг. Тэгэхээр сум болгон аймаг болгон ийм маягаар хасч болно. Тэр морины комист бол уяач нар бид нар өөрснөө орох ёстой. Энэ дээр өөрснийхөө хүчийг өөрснөө авиач чадварыг гаргаж ингэж үе үнээ ойлгож энэ дээр хөдөлмөрлөхгүй бол хэн энэ мор мэдэхгүй улсуудаар комисс хийдэг юм. Комисс томилуулах юм. Ингээ наадам бодлын туулдаг. За дараагийн дугаар тэр Ирлиз адуу уралдуулж Ирлиз адуугаар цол авсан улсуудын цолыг хураамаар санагдаж байгаа. Дээр нь одоо Ирлиз адууг бол энэ тойруулгаан байгууллага тойруулга дээр уралдаа. Шулуун замын уралдаанд битээ оролцуулаач. Тойргийн уралдаанд зориулсан тойрогдоод уралдаг гэж ингэж шаардах хэрэгтэй байна. За 3 дугаар асуудал бол энэ хөдөөний одоо залуу уяач нар Зүүн аймаг Хинтис экватор гэдэг адуу зөөгөөд адуу худалдаж аваад сайхан адуугаан сайжруулад Монгол адуугаан сайжруулаад сайхан азрахтай болоод Баруун аймгийг сайхан хурдтай болж байгаа. Энэ жилээс хойш тэр улсууд ирэхэ байлаа, сураг алдарлаа. За Ирлиз адуу хольж уралдах юм чинь болио Хинтис экватороос адуугаад мөнгөний гарц болох юм байна, уралдуулахгүй байна, тоглоом болох юм байна гэд ингээ хойшиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар одоо манай энэ холбоо байгуулж байгаа холбоо ойрын үед маш сайхан хөөцөлдөж шийдвэр гаргаад ард түмэндээ сурчлаад одоо энэ дүнжин гаргуй уралдаан гэдэг яашил дээрээс шахал шаардлагыг энэ Ирлиз адуутай бол сайн шаардлага өгөх хэрэгтэй байна. Тэр Ирлиз адууг зэрлэг адуу гэж одоо хэн хурцгай төрөж хөнжилж байсан байна. Тэрийг ер нь одоо Ирлиз адуутай улсуудыг зэрлэг адуутай улсууд гэж нэрлэмээр байна баг. За ингээд хурлын шийдвэр гарах бах бүгдээрээ хуралдаа идэвхтэй оролцож байна. Шүүмжилд эсэргүүцсэн улсууд өстой алга байна. Жинхэнэ Монгол уяач нар Монгол улсууд уяач нар цугласан байна. Та нарт ажлын их амжилт хүсье. Хурлын их амжилт хүсье. Баярлалаа.